За сайн байцгаана хүүхдүүд ээ. Багш нь Монгол хичээлийн хичээлээр болж байгаа баяртай. За багш нь өмнөх хичээлээр яг дөрөв их өгсөн тийм ээ. За тэр дөрөв ихээ уншиж ичих тасгал дээр хамтарч ижтэй гэж бодлоо. За. За нэгдүгээр их маань бол ийм өвөө гэсэн одоо ийм их байгаа. За одоо бүгд хэдүүлээ энэ ихээ уншия. Өвөө их сонин үлгэр хэлэв. Гонгор гэрэл хоёр үлгэр сонслоо. Үлгэр сонин сайхан. Бид үлгэрээс олон сайхан зүйлийг мэдэж авдаг. Манай ангийн хан эрхий мэргэн үлгэрийг уншлаа. Үлгэрийн санааг хоорондоо ярилцлаа гэсэн. За багш нь ингээд анзаарч харах юм бол та нар баруун гар талд чинь дармал буюу тэр тод хар нь бол дармал хэлбэр байна тийм ээ. За тэгэхээр бид нар бол дармлыг ямагч бичмэл болгож бичих мөн унших шаардлагатай. За бичмэл хэлбэр нь бол энэ зүүн гар талд чинь харагдаж байгаа бүдэг харанг гэж харж байна. За тэгэхээр та нарт багш нь бол одоо энэ нөгөө энэхийг яагаад дахиад зөвлөж өгч ирэхээр та нарын 90 даалгавартай тулгалт хийж байна гэсэн. За тэгэхээр энэ багшийн унснаас хараад зөв уншиж үү гэдгээ бас шалгах хэрэгтэй байх нь шүү. За. За энэ их дотор өрмөц үгүүд юу вэ те? Түүнийг түүгээд иччих хэрэгтэй. Жишээ нь хэд их өвөө их гэд ехэ гэж энийг их багын их. За энийг ингэж бичиж болохоор байна. За үлгэр гэдэг үгээс сураа тийм ээ. Үлигэр үлгэр. За өөр манай ангийн хан гэдэг үгийг хар та. Ангийн хан. Анги ин хин. Ангийн хин гэж хэлж байгаа. За энэ бол нийтдээ ангийн хан гэж уншигдах үлгэр байна. За хоорондоо гэдэг үгийг хогууруундуу баг хоорондоо. За энэ мэтлэн өөрийнхөө мэдэхгүй чадахгүй үгийг одоо тийм ээ нэг үгийг дор хаяж 10 удаа ичгэд бол чи энэ үгийг цагт алдахгүй ханаас чарсан уншиж ичгэд амар байх болно. За тэгэхээр бол багш нь гэрийн даалгаврыг шалгаад хариу мессеж ичгтээ бол юу гэж хэлж байгаа гэхээр за за энэ дөрвөн бичиг их бол амархан байгаа. Одоо энэ дөрвийг хэрэг хийж чихээ минут уншлах хий гэж. За тэгэхээр нэгдүгээр ихтер бол иймэрхүү байдлаар ажиллаж болохоор байна. За бүгдээр хоёрдугаар ихээ уншия. Говь. Говь Монгол орны өмнө хэсэгт байдаг. Говьд анх хүн бий болсон гэдэг энд цаг тоорой модтой баян бүр. Алсад үргэлжлэх элсэн манхан бий. Бас хулан хавтгай зээр мазаалай зэрэг говийн онцлог тохирсон ан амьтад тай гэсэн их байгаа. За зэрэг гэдэг үг маань салангад ороод та нарт эвгүй уншигдсан байж магадгүй шүү дээ. Тэрийг хараарай. За ингээд дараагийн их рүү оръё. За 3 дугаар ихээ уншия. Төмөр зам гэсэн их таарсан хүмүүс үү? Манай улсад олон төрлийн тээвэр бий. Төмөр замын ба агаарын тээвэр их хөгжиж байдаг. Манай улсын хойд хилээс урд хил хүртэл төмөр зам байгаа. Үгээр олон улсын галт хэрэг явдаг. За зүйтэй. За энийг бол одоо тийм ээ унших хэрэгтэй. Төмөр зам байх уу? Тамуур зам байх. Бодох хэрэгтэй. Утгачлан унших хэрэгтэй тий. Зарим хүмүүс багшийн надад та тэ үсгээр хэлж яхад яагаад төмөр гэж уншаад байгаа юм бэ? Энэ бол өргөцөлттэй үг гэж. За өнөөдөр одоо энэ ихээс нүдлэг үг чинь төмөр зам. Тээвэр. За нөгөө нэгдүгээр ихтэй давхцсан их гэдэг үг ахаа гарч ийн тий. За уртлаас 3 дахь мөрөнд гарч ийн хараарай. Их. Хойд хил. За үүгээр галт хэрэг. За энэ мэтчлэн өнөөдрийн сурсан бас өгнүүдэд тусгаалan бичээ түүгээр хийгээд илүү үр дүнтэй өгтүүдээ. За дөрөв дэх сүүлийн их маань хоёр нөхөр гэсэн их таарсан. За багштай хамтраад уншия. Хоёр нөхөр. Хоёр хүүхэд ой дотор явж байтал модны цаанаас баавга гарч иржээ. За унших гээд оролдоорой. Нэг нь модон дээр авирч гарав. Нөгөө хүүхэд зам дээр хэвтэв. Баавга ирж шинжиж үзээд яв. Нөхрөө хайдаг хүн муу нөхөр. Ядарсан цагт нөхрийн чанар танигдана. За тэгэхээр хэрвээ бид нэр гарчгаа ингээд зөв уншчих юм бол нөхөр гэдэг үг одоо энэ хичнээн олон удаа давтагдаж байгааг харж болж байна те. За эндээс өргөмжлөлтөд өнөөдрийн дэвтэр дээр одоо бичиж нүдлэх үгс бол хүүхэд гэдэг үг байна. Хэвүүхэд. Цаанаас баавгай. За нөгөө хүүхэд гэдгийг нөгөө үг гэдэг үг байж болно те. За тэр нөгөө зам дээр хэвтэв гэдгийн зам гэдгийг хараа. Зам а. Түрүүн төмөр замыг чи уншчихсан. Тэгэхээр энэ үгийг дахиж алдахгүй болчихлоо. За шинжиж үзээ, хайдаг, ядарсан, чанар
гэх мэт үгсүүдийг дээр бичээд нүүдлэх хэрэгтэй. За багшийн зөвлөгөө бол ерөөсөө дарамт хүчмэдийг харьцуулан унших хэрэгтэй. Чи одоо минутын уншлага хийлээ гэхэд дарамлаар бичмлэр аль алгаар нь зэрэг уншиж байгаа. Энэ ихээ бүр чэйжилж болно хүүхдүүдэд санаа зовлтгоо. Чэйжилж болно. Чэйжлэх тусмаа харин чанартай шийдэх хэрэгтэй тийм. Хоёр гэдэг үгийг ингэж ичдэг юм байна. Хүн гэдэг үгийг ингэж ичдэг юм байна. Нөхөр гэдэг үгийг ингэж ичдэг юм байна гэх мэт анхааралтай сайн харж унших хэрэгтэй. За тэгээд 3 дугаар хичээлийн даалгавар болохоор багш нь хос шигтэй 7 үгийг ядгаж олж чинь мөн энэ онцлог таах даалгавар өгсөн тийм. За тэгэнгүүт та нар энэ 5 онцгой харж явах хэрэгтэй тийм. За харангуйтаа энэ хос шигтэй үгсийг бол монголчууд ядгаж чадж байгаа. За одоо харин бүгдээрээ тэр онцгой тааж уншия. Хизээ дурвшгүй сайн өгөгч нөхөр хэрэм эвдршгүй ариун санааны цайз. Тэр юу вэ гэсэн асуулт. За энэ бол боддоо хүүхдүүдэд зөв тогтлоор нь утга санаагаар нь бүгдээрээ бодцгоё. Хүнээс хизээж урвшгүй үнэн цай нөхөр ариун санааны цайз. За энэ бол хүний эрдэм мэдлэг байна. Хүний эрдэм мэдлэгийг хинч булааж чадахгүй. Түүний эрдэм мэдлэг бол яг л цайз мэд. Тэгэхээр чи яг юуг яаж сурж ийн гэдэг бол чи өөрийнхөө тийм ээ эрдэм мэдлэгийн цайзыг бүтээж байгаа гэсэн үг юм байна шүү. За 2 дугаар онцлог дидгэх биеийн дидмийн чинээ. Дидгэрэх үгэнд дэлхийн гэсэн их хэрэг. Дидгэх биеийн дидмийн чинээ. Дидлэм гэдэг хэмжээг мэдж байна хүүхдүүд ээ. Дидлэм. Аалт гэдэг бол гараа алдалж байгаа. Тэгвэл нэг гараа алдаад үзэхэд тийм дидлэм гэдэг хэмжээ. За тэгэхээр энэ онцлогууд юу ажиллах вэ? Ном бай тэ. За 3 дугаар онцлог бүгд харъя. Тунмал шингэн биетэй тусгай хөөрхөн савтай хар бор царайтай халдах наалдах завтай. За тунмал шингэн биетэй тусгай хөөрхөн савтай гэдэг үгэн дээр л ерөөсөө онцгойн маань үндсэн хариулт гараад ирж байна. За энэ үзэг балыг. За 4 дугаар онцгой харъя. Бэлгийн хар морийг билүүтийн гол туслаад газрын цагаанд гайхамшигт зам гаргав. За бодъё. Хар өнгөтэй зүйлээр цагаан дээр зам гаргав. Тэгэхээр боддоо. Энэ бол ерөөсөө үзгээр бичих үсэг гэсэн асуулт байж тийм. За сайн байна. За 5 дугаар бас гаръя. Хан уулын хад хангай газрын мод. Хан уулан дээр бол хад гэсэн гэрнээ хангай газрын мод. За энэ бол асуулмаа бичих үсэг гэсэн асуулт. За тэгэхээр хүүхдүүд энэ ансхуудыг бас ингэж зөвхөн тогтлоор нь бод таасан байх. За тэгэхээр бол энэ ансхуудыг дэвтэр дээр чийж бас нүдлэх хэрэгтэй. За гэр тогш нь бол дараах 3 тасгалыг өгч байна. За 1-р даалгаврыг багш нь хараалаа. Энэ төмөс гэсэн ихийг галгаар өгсөн байгаа. Та нар энэ ихийг монголд хэрчих ёстой. Тийм ээ. За 3-дугаар 23 буюу 2-дугаар тасгал харъя. Дараах зүүр цэцэн үгийг уншаад онцлсон үгийн бичгийг кириллтэй нарьцуулж ямар ялгаа байгааг олоорой гэж. За энэ дээр нэг онцолж өгсөн улаан үгийг харуул нягуур гэж хэлсэн байна. Нягуур 2 багт хоёулаа. За тэгвэл багш нь энийг уншаад тараарай. Нэрээ бодвол хичээж яв. Нүрээ бодвол угааж яв. Нүүрэн дээр нь өрөөж нүднээс тал муулах. За тэгэхээр нягуур гэж юу гэсэн үг вэ гэхээр хүний нүрийг нягуур гэж хэлдэг. Нүүр гэдэг эм гişгтэй үү гişгтэй үг байтал энэ үгийн дунд өмнөс гişгтэй нягуур гэж гээ үсгтэй хэлж байгаа. Эрүүгийн гээтэй хэлж байгаа. За тэгэхээр энэ онцгойг дэвтэртээ бичээд мөн адил чэйжчиг хийгээрэй. Энд кириллээр хөрвүүлээд өгсөн байгаа учраас та чэйжчиг хийх хэрэгтэй. Хөрвүүлж одоо тусдан бичих шаардлага байхгүй. За харин 3 дугаар тасгал маань болохоор тасгал 24 буюу нүүр гэдэг ийм нүүр гэж юу гэсэн үг вэ гэсэн их байна. За энэ ихийг та нар кириллд бичээд кириллд хөрвүүлэн бичээд багштай даалгавраа явуулаарай. За ингээд энэ нийт өгсөн даалгавруудын батгалыг хийж гинэ гэдэг бол та нарын даанч төгж байгаа дараагийн зөвлөмж батгал хичээл гэж ойлгож болно. За тэгээ хичээлд амжилт хүсье хүүхдүүдээ баяртай.